Ханаатай хараад. За ороод ирсэн байна. За одох. За олчжээ. За сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо минь төргий. Тэгэхээр өнөөдөр тэмцэгч хажидмаа гэдэг бүсгүйтэй уулзахад бэлэн болсон байна. За өнөөдөр манай дугаар бол тод мэдээ сайтын үндсэн пэйжээр болон хөгжүүлэгчтэй холбооны пэйжүүдээр давхар цацагдах болно. За сайн байна уу? За сайн байна. Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. За одоо ч нэр цагаан сар болоод өнгөрсөн учраас тий хүмүүс ч одоо ингээ хавар. Гэтэ гадаа өнөөдөр бол өвшгөл байна. Тийм бас нэлээд өвгтэй. Тий. За хоёулаа яг яриагаан болвол за мэдээж таны нөгөө тэмцэл за олон нийтийн ажил гэдэг бас ярина. Тэгээ тэрний өмнө бол танаас би бас ингэж сумаар байна. Таны өөрийгөө товчхон танилцуулаач тийм үү? Одоо ямар боловсралтай тий. За магадгүй айл нутгүй тий. Ер нь яагаад одоо ингэж нийгэм дуу хоолойгоо өргөх болсон ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ талаар хоёул яриа болох уу? За тий. За намайг бол одоо ган төмрийн хажидмаа гэдэг 2005 онд бол хөдөө аж ахуйн сургуулийн хүнсний эрүүл ахуйч мэргэжлэр төгссөн. Эрүүл ахуйн эмч. За мөн үргэлжлүүлээд одоо Монгол Улсын их сургуулийг одоо хууль зүйн сургуулийг төгссөн. За төрийн захиргааны магистр мөн одоо бүгд нийрэмд хятад улсад бол бас энэ хүнсний эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалахаар сурч яваа. Ийм эмэгтэй байна. Тий. Тэгээд одоо хоёулаа яг одоо нийгмийн л одоо ерөөгөө ирээд орё тий. Ер нь одоо өнөөдөр амьдрал хэцүү байна гэж хүмүүс ярьж байна шүү дээ. Гадуур ядуурл ихтэй байна гээл. Зарим нь халамж хавтгаарлаа гээл тий. Тэгэхээр зарим нь авахаас ч өөр аргагүй байна гээл тий. Тэгэхээр та ингээд мэдээж та ард түмний нэг хэсэг юм чинь ер нь та амьдрал ямар байна гэж бодож байна? Амьдрал үнэхээр хэцүү аа. Хэцүү байна уу? Тий. Жишээлбэл их хурлын гишүүд бол өнөөдөр сард 30 сая төгрөг авч байна тий. Гэтэл одоо өнөөдөр миний яриад байгаа цалинтай ээжийн 50 мянгаыг авч байгаа ээжүүд яаж амьдарч байгаа вэ? За энэ нийгмийн иймх замбраагүй байдлаас болоод өргөтлөөсөн ээжүүд ч гэсэн тоон өсөд байгаа. Тэгээд хүүхэд гаргацсан ээж хүн үр удмаа үлдээе гэд ингээд хүүхэд гаргаад дээрэс нь ингээд төрийн халамжинд бас байх шаардлагатай гэж би бол харж байгаа. Тэгээд л одоо энэ цалинтай ээжийн 50 мянгаыг нэмээч гэж энэ удаагийн тэмцэл маань бол бас эхэлж байгаа юм л да. Тий, одоо нэг 500 мянган төгрөг болгоё гэдээ ярьж шүү дээ. Тэгэхээр яг энийг одоо та бүхэн өөрсдөө санаачлаад ингээ явхад ер нь ямар хүндрэл бэрхшээл гэдэг юм уу? Эсвэл нөгөө нийгмийн дэмжлэг гэж нэг асууж чухал юм байна шүү дээ. Тэр юм ямар яаж мэдрэгдэж байна? За өнгөрсөн онуудад миний шаардж исэн шаардлагууд яг иргэндээ чиглэсэн шаардлага байсан учраас Монгол Улсын засгийн газрыг хөдөлгөж их хурлыг бол одоо хуралдуулж одоо миний шаардж исэн шаардлагууд бол биелээ олж исэн. Энэ удаагийн цалинтай ээжийн 50 мянгаыг ч гэсэн нэм гэдэг энэ асуудал бол бас ээжүүдийн захиалга. Монгол Улсын хамгийн том баялагийг үр удмаа гаргаж байгаа Монгол Улсын хүн амын тоог нэмж байгаа энэ одоо баялаг бүтээж байгаа хүмүүс бол ээж нар учраас ээж нарын захиалгаар би өнөөдөр бол энэ цалинтай ээжийн 50 мянгаыг нэмээч гэж шаардаж эхэлсэн. Өчигдөр ер нь энэ цалинтай ээжийн 50 мянгаыг 22 оны 9 сардаас би их шаардаж эхэлсэн. Гэхдээ нөгөө ноогдол ашгийг шаардах шаардлагатай байсан учраас цалинтай ээжийн тэмцэл рүү бол яг ингэж зориулж ороогүй байсан. Сошиалоор бол цалинтай ээжийн 50 мянгаыг нэм гэдэг шаардлагыг бол 22 оноос хойш бол тавьж исэн. Дээрээс нь холбогдох байгууллагууд буюу Монгол Улсын засгийн газарт одоогийн байдлаар 70 орчим одоо шаардлагыг өгсөн байдаг байгаа. За. Тий. Ингээд бид нар өчигдөр хэвлэлийн хурал хийгээд цалинтай ээжийн 50 мянгаыг нэмээч гэдэг хэвлэлийн хурал хийгээд зарим эмэгтэй гишүүдтэй зарим хүмүүс бол эсэргүүцсэн байдлаар бол гарч ирж байгаа гэж харж байна шүү дээ. Тэг би одоо яг танаас асуулт асуух гэсэн та яг энэ бас суулгаж байна. Хоёул яг энэ асуудлаа эргээд орно.
Гэтэ та бас нэлээд олон жил иргэний нийгмээр явлаа тий. Ер нь хэд хичээл вэ тий. Тэгэд энэ хугацаанд чи одоо 70 гаруй шаардлага гэдэг чинь шүү дээ тий. Тэрнэр хэдэн шаардлага өгөөд хэдийн бас амжилттай яав тий. За би анх ер нь бол их олон жил би орон дээр хөвцөн үү, эмнэлгийн орон дээр хөвцөн үү. Үнэхээр одоо ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үе бол 15 оноос эхэлдэг. За ингээд би эмнэлгийн орчны үйлчлэгээ авъя. Хавдрын эмнэлэг дээр очиод эмнэлэг твтэх ямар хэцүү вэ тийм. Одоо ингээд групп авдггүй те. Группийн мөнгө одоо төрөөс одоо үнэхээр группийн мөнгө одоо тэтгэврээс гадна энэ мөнгийг авах одоо шаардлага нь хангагдчихад байхад энэ хүмүүст нь энэ мөнгө нь олгогддоггүй. Дээрээс нь эм тарианы асар их одоо дутагдалд ороод энэ тариагаа авч чадахгүй. Энэ процессыг би өөрөө биеэрээ авсаад гарсан хүн. 15 оноос хойш би үнэхээр хөдөлмөр эрхэлж чадахгүй хавдрын эмнэлэгт хүртэл очиж исэн. Тэгээд тэр үед ч гэсэн намайг бас арцсан намын зарим одоо их хуралд байгаа эмэгтэйчүүд хүртэл доромжлол ингээ явж исэн. Энэ үедл би одоо ер нь ингэж орон дээр хөвтөж яхаар гарыг тий. Өвцөн үедээ эм тариагаа хэрэглээ гэртээ хөвтчихье. Боломжтой үедээ би нэг өглөө нь хэрвээ миний тухайн өдрийн би яриа гайг байх юм бол би нэг шаардлага бичил гардаг байсан. За энэ шаардлага юунаас эхэлсэн бэ гэвэл ахандуудын тэтгэврийн зээлийг тэглэе гэдэг байдлаас эхэлсэн. Батлага ерөнхийлөгч юм биш үү? Энэ 17 онд би хөрөлсөх ерөнхийлөгчийн ерөнхий сайд байхад нь энийг би барьж гарсан. Гэхдээ би бас эмнэлгийн орон дээр очиод хэвтэл явдаг л байсан. Ингээд хөдөлмөр эрхэлж чадахгүй юм чи би ядаж нийгэм дуу хоолойгоо хүргээд тэтгэврийн зээлтэй байгаа ээжээгээ тэтгэврийн зээлтэй байгаа ахандуудыг хараад миний сэтгэл шимшрээд идэг байсан учраас би энэ тэтгэврийн зээлийг тэглүүлэе гэж шаардлага жил одоо шаардсан үндсэн дээр одоо Баттулга ерөнхийлөгчийн үед энэ тэтгэврийн зээл бол тэглэгдэжсэн. За дараа нь 18 онд ахандуудын тэтгэврийг нэмүүлъя гэж гарсан. Яг тэр үед 18 онд ч нь бол 300 мянган төгрөгийн тэтгэвэр 280 мянган төгрөгийн тэтгэвэр. Нати 280 тавс манай ээж аваад болсон шүү дээ. За энийг үргэлжлүүлээд нэмүүлэе гэж шаардсан. За мөн хэрэгжсэн. За ингэ байж ил нөгөө докторт сургуульд явсан чинь ковид үүсдэг яг намайг явсан жил. Тэгээ ковидтай холбоотой бүгд хөл хоринд орсон. Тэгээ бусад улс орны жишгийг харлаа. Тэ бүгд иргэддээ 3-4 сарын хооронд сая 200 мянган төгрөг олгож ирсэн бусад улс орн. Гэтэл Монгол бүр юуч байхгүй. Сүүлдээ хүүхдүүд хүртэл хоол тэжээлийн дутагдалд ороод тэ нас барах тохиолдол гарсан шүү дээ тэр үед. За тэгээд нөгөө гэрт нь ингээд хүн нас барахад тэрийг хөдөөлүүлж чадахгүй. Үнэхээр юм бол одоо эдийн засгийн хямрал бол яг ард түмний нуруунд дэр үнэхээр орж ирсэн. За энэ үед би үнэхээр одоо гэрээсээ талбаар алхдаг байсан. Олон удаа би ковидын үеэр иргэн бүрт сая төгрөг олгооч гэж шаардаж хүүтэнд алхаж явдаг байсан. За тэгээд дулаанд нь ч гэсэн шаардсаар байгаад тухайн үед бол бас нүүрсний үн хямдарж илаа тий миний шаардсанаар. За тэгээд нөгөө орон сууцны одоо цахилгааны үн хямдруулсан. За гих мэтчлэн бас нэлээд бид нарт бас шаардсны үндсэн дээр төрөөс бол бас ард түмэн тухайн үед бол бас 300 мянган төгрөг олгосон. Энэ бол яг үнэхээр хөдөлмөр эрхлэхгүй бүх бизнес зогсоо тий зөвхөн төрийн албан хаагч нар одоо маш цөөхөн албан хаагч нар ажил хийж ирсэн. Энэ нөхцөлд бол ард түмний эдийн засаг бол илгээр хөвцсөн байсан. За ингэхэд бол бас яг 2 жил шаардсан. Энэ ковидын үеэр иргэн бүрт сая төгрөг өгөөч гэдэг. За ингэж шаардсан үндснээр энэ бол биелэлээ болсон. За ингээд нэг би хаач бас жоохон гайгүй боллоо тий бас нэг гараад бас нэг үзэл бодлоо илэрхийлээд явах хэмжээнд бас овоод орхитой тэмцэл хийх хэмжээнд хүрээд байж итл 5-7-оос 40 их 80 төгрөг алдагдлаа гэд хүн намынхан тий одоо ингээ хүмүүс гараад ирсэн. Гэтэл би тэндээс юуг олж харсан бэ гэхээр ингээл нэг цэнхэр ногоон тасалбар өгөөл хүмүүсийг те та ингээд одоогийн нөгөө бас нэг чихэр өнхүүлээд байгаа шиг байдал үүсэж байгаа байхгүй юу. Тэр үед бид нар ч нэг баахан хувьцааны цэнхэр ногоон тасалбар өгөөл ингээл хүмүүс нэг сая төгрөг гэсэн цаас хараал баярлдаг те. Гэтэл тэрнийхээ өгөөжийг бид нар ерөөсөө хүртээгүй 5 толгой алдагдaltaй ажиллаад байна гэдсэн мөртлөө 1702 хувьцааны ноогдол ашгийг бид нар өнгөрсөн хугацаанд 19 онд л нэг 100 хүрэхгүй мянган төгрөг авч тэрээс өөр юусаа авч байгаагүй. За энэ процесс яаж явсан бэ гэхээр төрийн түвшээд нь өөрсдөө 40 их 80-аар ловер хийгээд Монголын ард түмэн 1702 хувьцаа гэдэг зүйлийг бүр мартцсан байсан. Ингээд 22 оны одоо 10 сард штэ залуучууд л одоо төрийн ордны гадаал цугдаадсан тий. Би ганцаараа ноогдол ашиг гэдээ баруун талд нь гараад зогссон.
Тэнгүүд нөгөө талбай дээр байгаа хүмүүс чинь нөгөө цогтой могтой ирээл замтуулаад ингээд нэг тараацсан штэ. Тэгсэн чи яг тэнд нөгөө яг экогоор оргиороо ирсэн тэмцэгч нар үзэл бодлоо илэрхийлсэн иргэд нь хаажгаа мэдгүй болцсон явж байсан. Гэтэл хүү хажтмаа тэмцээ ноогдол ашиг шаардаа зогсож байна. Гэсэн юу ноогдол ашиг гэж юу вэ? Гэхдээ 1702 хувьцаагийн чинь бид нар 12 онд ингээд улсаас баталсан бид нэг авах хэрэгтэй. Гэт энийг ингээд тайлбарлаад одоо хүмүүс надаас ноогдол ашиг нэгтэг болж байна. 1702 хувьцаа гэдэг ямар учиртай юм байдгийг бэ гэдгийг одоо ойлгож байгаа юм. Тэгэхээр одоо яг энэ завшааныг ашиглаад хэлэхэд монголчууд энэ ноогдол ашиг гэдэг юмыг бол заашгүй шаардах хэрэгтэй. Бүгд дуу нэгтэйгээр шаардаж байгаа хэрэгтэй. Яг бол биднэрт олгоно гэж шийдвэр гаргачаад дундаас нь маш их хэмжээгээр лойр хийжсэн. Энэ мөнгө хаашаа ордгийг бид нар мэдэхгүй. Гэтэл их хурлын гишүүд өнөөдөр нь штэ 30 41 шилэн 30 40 сая төгрөгийн арх хууж. Өнөөдөр өөрсдөө 30 сая төгрөгийн цалиа авч байна. Дэндүү тансаг амьдарч байгаа. Гэтэл өнөөдөр яг нөгөө бидний амьдраад байгаа нөгөө зорилт бүрэлдэхүүн иргэд те группийн мөнгө авдаг, ахмадууд, нөгөө хүүхдүүд цалинтай ээжийн 50,000-ыг хардаг. Яг ийм нийгмээс заашгүй шаардлагатай халамж авах шаардлагатай иргэдгээд ингэж амьдарч байгаа хүмүүс хохироод байгаа байхгүй юу? За. Тэгэхээр бид нар ганц 5 толгой гэхгүй бусад ордуудаас ч гэсэн ноогдол ашиг авч явах хэрэгтэй. Энэ өөрөө үндсэн хуульд олгогдсон заалт байдаг. 50 дээр нэг хувилбараар бид нар ноогдол ашиг авах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо энэ нэгд өдөр одоо үлдэгдэл ноогдол ашигаа нэхэхээр бас 5 толгоор явна. Та нөгөө баялагын сангийн хуулийг бол дэмжиж байгаа тийм. Аа. За одоо хоёул нэг жоохон сэдвээс нь жоохон хазаагаад одоо улс төрийн шинж рүү орохгүй бол нэг яруу. Тэрээс өмнө би нэг асуулт асууя. Бас та товчхон хариулаад өгөр. Энэ тэмцэгч нарыг ингэж идэг шүү дээ. Нөгөө наад очоод ингэж ярьж байгаа нэг албан тушаалд очих гэдэг юм шүү. Тэ. Нэг бол нэг хүний ерөнхийлөгчийн зөвлөх мөглөгийн нэтрийг нөгөө тэм жишээнүүд байгаа болохоор тэгээд альсгууд мөнгөдөр хөөгөөд байгаа шүү гэдэг юм. Та тэгэхээр нөгөө гэрээцээ төрөнцс гэдэг шиг хувийн амьдрал ихэр болгосон хүн гэж боддог. Ер нь та өөрөө бизнестэй. Манай нөхөр бизнес эрхэлдэг. Би бол үнэхээр яг өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол бизнес одоо ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Тэ эрүүл мэндийн хувьд. Тэгээ одоо бол бас ер нь диктаторгүй ингээд шаардлага тавиад бас төрлөө орсон юм чинь чигээр ер нь явна гэж бодож байгаа шүү. За ойлголоо. За хоёул одоо нэг өдөр уус дээр гэсэн. Энэ ингээд энэ та 90 зэрэг намд байсан. За тэгээ та нөгөө нааратаа одоо ингээд бас үзээ юу зөрөөдөг шүү дээ тий. Тэгэхээр та хоёрын одоо эний чинь бас сошиал дайралцаа марилцаа гэдэг болчиход шүү дээ сүүлийн үед чинь. Тэгэхээр энэ талаараа нэг тайлбарлаад өгч. Ер нь жоохон хөө яав тий. Нараа гишүүн бас нэг мэдээлэл хийгээд яг хоо тэр нараа гишүүний тэр бол бас хүмүүсэд ургуутсуулж байна л да. Тэгэхээр энэ талаар нэг хоёрын одоо яг би энэ наарагийн асуудал төр бол нэг цаг авмааргүй. За. Яад үл энэ бол жижиг асуудал тий. Нэг гудамжинд орилж шарлал ээжигээ лайваар муулаад одоо нөхрөөгөө 20,000 төгрөг аваад завшчлаа гэдэг орилж сууж идэг хүүхэн өнөөдөр төрд ороод үз тий. Энийг монголчууд өнөөдөр хин хэмбэ гэдгийг харж байгаа шүү дээ. Сарын өмнө цалинтай ээжийн 50,000-ыг нэмүүлвэр байна гэдэг их хурал дээр ярьж исэн хүн өнөөдөр 500,000 болгох боломжгүй Монгол улс ядуу байна гэж яриад байгаа. Энэ ядуу улс биш. Дэлхийд баялагаараа 8-д ордог гэдгийг энэ их хурлын гишүүн маань мэдэхгүй байна. Хоёрдугаар тэгвэл түрүү нэг рил явж илээ л дээ зөв цэгийн дээр хажтмаа гадааж хасаад байгаа юм уу тий чамд амжилт хүсье дараагийн сонгуульд хоёулагийн байр солигдох болтугай гэж илээ. Ерөөлөр болог энэ аюу гоо ерөөлтөө үг хэлж штэ тий. Угаасаа л би улс төрч хүний хувьд бас л одоо зоржил байгаа зорилгын маань нэг штэ тий. Энэ дээр нь бол баярлаа гэж хэлмээр байна. За нөгөө талдаа хуцсан болгонлоо хуцуул өөрөө улс төрч биш байхгүй юу? Намайг одоо улс төрд орж байгаа юм, улс төр нь эхэлж байгаа юм. Гүү би 20 жилийн өмнө би улс төрд орсон байсан. Би 2008-аас 12 онд 26 наснда Чингэлтэй дүүргээс Ардсан намаас иргэдийн хурлын төлөөлөгчөөр хамгийн өндөр саналаар сонгогдоод тэнд очиод сөрөг хүчин хийгээд дуу хоолой болоо явж исэн хүний хувьд би анхан шатны энэ улсын төсөв яаж явдаг гэдэг мэдлэг надад байдаг байхгүй юу? Гэтэл хөрхий нөгөө өнөөдөр ярьж л амар ингээл толгой молгоог ингээл суужсэн. Энэ хүмүүс юу ч мэдтгүй юм байна. Төсөвч аль хэдий явцсан штэ. Одоо цалинтай ээжийн 50,000-ыг хажтмаа чи ойрлож байгаад нэг лайваараа 500,000 болоороо харъя заа гэд ингээд ийм увээгүй байдлаар тэр хүн ярьж л да. Усад төсвийн тогтол гэж орж болтой штэ. Ийм юм мэдхгүй ээжж одоо би энэ үнтэй юу ярих вэ? Тэгэхээр би бол яг одоогийн байдлаар бол гудамжинд тэмцэл хийгээ явж байгаа ч гэсэн энэ хүний хувьд бол улсын төсөв яаж явж болдгийм бэ гэдгийг энэ тэмцэл хийснээр ямар үр дүнд хүргэдэг юм бэ гэдгийг мэддэг хүний учраас хүний хувьд энэ хүнтэй одоо ахиж энэ маргааныг өөрчлүүлмээр байна. Өнөөдөр Монголын нийгэм хин хинбэ гэдгийг харчлаа шүү дээ, тий? Яавал өнөөдөр их хурлын гишүүний ёс зүйн хувьд биш дээ. Эхлээд
хамгийн түрүүнд эмэгтэй гишүүдийн анхаарах асуудал бол нийгэмд болж бүтэхгүй байгаа хамгийн сул дорой амьдарч байгаа иргэдийн амжиргааг яаж дэмжих вэ гэдэг бодлогыг хамгийн түрүүнд их хурлын гишүүн болсон бол энийг ярих хэрэгтэй байхгүй юу? За, дээрэс нь өнөөдөр их хурлын гишүүд маань нэг эмэгтэйчүүдээс ч нэг яриа авах тий. Та одоо цалинтын ээжийн 50,000 нэмүүлэхийг дэмжиж гинөө гэлтгэр. Зөв штэ. Ингээд болоо. Үнэхээр яг нэг өмнө араас явж чадахгүй. За, тэгэхээр би бол наара дээр энэ бас олцсон боломжтой цагаа бол одоо бас ярьж алдмааргүй. Тэгэхээр хин хинбэ гэдгийг харуулж байгаа юм чинь хамгийн түрүүнд энэ маргаа юунаас үүдэлтэй вэ гэхээр амжиргааны түвшин дорой нийт иргэдийн 70% нь одооний ядуу байна гэдгийг зандан шатар их хурлын дарга байхдаа хэлсэн шүү дээ. Тэгэхээр энийг л одоо бид нар яаж энэ эдийн засгийг яг жинхэнэ баялагтай эзэн Монгол иргэн жинхэнэ санхүүгийн эрхчлөөтэй иргэнтэй байх вэ гэдгийг л ярих хэрэгтэй. За тэгээд би нөгөө улсын хурлын гишүүн гээд энэ яснаас асуулт ангийг үүсэж чинь таны иргэний зориг намын одоо жагсаалтанд орох байсан гэж яриад идэгин. Тэгээд ороорооч гэсэн гэлөө тий. Тэгэд энэ ямар учиртай юм болсон бэ? Тэгээд та бас өөрөө орохгүй гэдгсэн гээд энэ тал. За та тэгтэн арчил намаас гарч байгаа шүү дээ бас тий. Ингэсээ тий тухайд бол би арчил намаас гарсан шүү дээ. Яагад гэвэл нөгөө үнэлдэггүй газар хүний нас явдгийм байна гэж хэлээд би гарсан байхгүй. Яагад гэвэл би арчил намын өмнөөс 8 жил би гудамжинд сөрөг хүч хийж өгсөн шүү дээ. Тэгэхэд өнөөдөр арчил намынхын хуралд ороод тий одоо ингээл хатвчинд нь ороод ингээл яг 126 босон ч гэсэн иргэдийн төлөө нэг хүүхдийн эрхийг хамгаалаад гарч ирэх нэг ч одоо ч гэсэн алга. За, иргэний зориг ногоо намаас яагаад дэвших болсон бэ гэвэл одоо энэ иргэний зориг ногоо намын дарга чинь Чингэлтэй дүргийн арчил намын дарга байсан. Энэ ардчилсан намаас маш олон залуучууд иймэрхүү байдлаар гомдож гарсан. Энэ хүмүүсийн нэг байхгүй Батбатар. За, бас одоо Бацандан ч гэсэн бас гомдоогоол тий ингээд үнэлэхгүй ингэсээр бол гарч ирсэн. Норвей алтан хууийг бол бас үнэхээр мундаг менежер шүү дээ. Өстөрт бол энэ хүнийг ч гэсэн гомдоол гаргаж ирсэн. Пүрүдава яага гараад одоо бас тий намтай ярдэр чоо нийлчихв гэд яг нэг үнэлэх хүмүүсээ үнэлдэггүй. Оюун гэрэл гэж мундаг одоо улс төрч эмгэгтэй шүү дээ. Одоо хүний эрхийн төлөө шүүхийн гадаа очиод хүлээж игээ суугаад хүний эрхийг хамгаалаад явж байсан шүү дээ. Оюун гэрэл гих мэтчлийн мундаг хүмүүсээ ардсан нам гомдоогод гаргаж ирсэн. За үүний адилаар би бас үнэлэгдээгүй учраас 8 жил сөрөг хүчин хийгээд би тухайн үед миний энэ улсаас ард түмэнд олгуулсан мөнгө 10 орчим их 80 төгрөг өөр хэмжигдэхээргүй мөнгө одоо ард түмний Германд оруулжсан. Ингээд хүн бас гомддгийм байх гарсан. За тэгээд Батбатар дарга болон бусад намууд надад бол манайхаас ирээд их хурл төвшөөчдөө саналыг тавьсан. За би бол бас иргэний зориг ногоо намыг бол сонгоод очиж дэвшсэн. Гэтэл Батбатар дарга намайг дөрөвд ч ихсэн гэдэг хүсэлт тавьсан. Тий, замираа гişүн орно. Тэгэхээр би чи угаасаа тийм амархан ийм юмд их дурггүй. Нэг заавал ингээл нэг өөрийгөө хүчлээл ингээл явж явах юмда хобби тийм шиг байгаа. Тэгээ нэг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ингээд үнэлэгдээд өөрийнхөө хийснээрээ харуулахыг хүсэж зорддог явдаг юм байхгүй. Тэгээд дөрөвч ихсэхээр гээгүй би дөрөвч ихсэхгүй. Хамгийн хэцүү нийслэлийн хэцүү тойрог гэд сонгон дээр очиод дэвшсэн. Тэгээ 28 мянганы санал бол намдаа авчирсан. Тэгээ энэ бол бас өөрийгөө одоо бас эренбэлсэн бас нийгэмд харуулсан том амжилт гэж би боддоо шүү дээ тий. Харин тийм нэг жагсаалтын асуулт дээр ингээд идэг. Тэгэд яг хуу иргэний зориг намыг одоо Батбаатарын одоо тэрний ард Жинко байдаг дэргээд яриад идэг. Тэр намын гишүүний үед үнэн юм. Энэ наараа гишүүн ч гэсэн бас нэг жоох юу яагаад идэг гээл те. Тэр энэ танаа намын иргэн нөхцөл байдлаар нь ямар шиг юм бэ? За би бол бас намааг үнэлээд те ингээд миний улс төрийг бас зөвөр хараад ингээд хүлээж авсан намаа бол наараа шиг муулахгүй. Эзэн бол иргэний зориг ногоо нам бол наараг их хурлын гишүүн болгож өгсөн тий. Бусад үед энэ хүн өөрөө твшэд гарч чадаагүй шүү дээ. Тэгээд маш том хөлтэй нам л да. Тэр цаана нь өөр ямар одоо хүн энэ хүмүүсийг ивент итгэдэг би мэдэхгүй. За дээрэс нь гэр бүлийн нам гэж ярьж байна тий. Үнэхээр яг нам босгох аюу хэцүү байхгүй юу? Нам босгох хэцүү. Тийм учраас зүр хинч тоодгүйсэн иргэний зориг ногоо намыг бас энэ хүн чи очоод тий энэ багийг бүрдүүлээд өнөөдөр бүхэл бүтэн улс төрд одоо тий улсын хуралд дөрвөн суудалтай нам болгоно гэдэг бол амар бас хэцүү хүнд даваа байхгүй юу. Тэгэхээр яах вэ тэгээд одоо хамаатан садангаа гуйгаал оруулсан юм байгаад тэрэн дээр бол би нэг ачаад бүлүүж ярих хүсдэггүй шүү дээ бас. За одоо тэгээд хамгийн чухал нэг асуудал гэдэг үзэл санаа гэж.
одоо Монгол Ардын нам, арчилсан нам, хүн нам гэх хамтраа засгийн газар байгуулчлаа гэдэг. За тэгсэн чинь яг хоо тэр Шинэ Зеланд тэгээл одоо гадаадын орн бол хамтарсан засгийн газар сайн явдаг одоо Израиль их сайхан амжилттай байдаг гэж байгаа юм л та. Гэхдээ нөгөө нэг үзэл санаа гэж юм чи. Одоо нэг арчилсан намыг баруун, Ардын намыг зөв мөн хэлээдэг шүү дээ. Тэр эдгэр чи ингээ холилдоод ингээд ерөөс намууд гэдэг чи үзэл санаагүй болсон юм шүү гэдэг. Тэгээ энэ дээр та хариулаач одоо шинэ таны иргэний зориг ногоо нам ямар үзэлтэй юм. За жишээ та өөрөө ирнэ аль чиг баримжаатай юм бэ? Тий. Ер нь бол би чинь арцл намд 20 жил болсон шүү тий. Барууны үзэл баримтлалыг бол маш дэмжиж явж ирсэн. Яагаад би арчлалт хайртай вэ гэхээр миний нөгөө нэг үг хэлэх хэрэгчлөөг надад гаргаж өгсөн. Би чи одоо өстой тий тэр нөгөө саран гэрэл гишүүнийг эрүүл мэндийн яамны сайд байхад нь маш олон хүүхдүүд мянгаар сүрээ тусч ирсэн. Тэр чи одоо 17 оны сүүлээр илүү ихээр тэр үед хөрс өх юу байсан шүү дээ. Ерхий сэдвээс ерхийлэгч. Тэр үед би бол бас ингээл гараал ийм олон хүүхдүүд ингэж яагаад мэрэгжлийн одоо сайтын томилолтоо гэдэг байдлаараас бүтээ сарж гисал хийлгэл явж исэн. Тэгэхээр үзэл санаа гэдэг өөрөө ирэх хэрэгчлөө байхгүй. Дааж харамсалтай нөгөө ухарцсан шүү дээ. Арцлан нам чи сая 8 жил сүргүүч хийгээв шүү. Тэ? Тэгэхээр би яалтчгүй миний дуу хоолойг хорихгүй байгаа газар л би очив шүү. Тэ? Тэгээд яг анх иргэний зориг ногоо намд орох саналыг бол Батбаатар дарга тавихтай. Чиний үг хэлэх үзэл санаа дээр бол бид нар ямар ч хоёрог тавихгүй. Тэ? Тийм учраас одоо ингээд бас чам шиг ийм олон ийм үзэл санааныхаа эзэн за дээрэс нь ийм арт түмний төлөө дуу хоолой хүргэдэг ийм хүмүүсийг бас намдаа оруулаад ингээд бас нэг час хийсэн баг гаргаад энэ ус орныг бас тэ өөдөл дэвшигт нь бас нэмэртэй байна гэдэг ийм сал тавьсан учраас би орсон. За тэгээ барны үзэл дээр ахаад нэг асууж. Энэ Жинко энэ Ганбаатарыг одоо ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд байгаа шиг харагдаад байгаа байхгүй. Энд энэгээр яваал одоо нэг хөх тугаа намруулаад тий. Тэгээ Ганбаатар бол бас зүүнний үзэлтэй хүн юм шиг харагддаг. Тэгээд таач олон жил бас тэмцлээ. Ер нь энэ арчилсан намаас хуучин та арчилсан намд байсан. Арчилсан намаас ер нь одоо дэвшүүл тий. Та ер нь дэмжих үү? Ер нь та арчилсан гишүүн байсан бол Ганбаатарыг жишээ ерөнхийлөгч. Би Ганбаатар гэдэг хүнийг бол дэмжих хэцүү. Яг үнэндээ өнөөдөр урааныг ингэж ярьж байгаа ч гэсэн улс төрийн байдлаар яриад байгаа байхгүй. Яг өнөөдөр яг урааныг эко хүмүүс нь гараад те яг үнэхээр энэ бас яг урааны чиглэлээр бол яг миний хувьд бол би яг мэрэгжлийн хүний хувьд биш те дээрээс нь судлаагүй хүний хувьд бол зөв буруу гэдэг юм дээр бол би бас байр суурь нэг илэрхийлэх хүсэхгүй байгаа. Гэхдээ өнөөдөр үнэхээр л за яг нөгөө галзуу солиотой юм шиг гүн далаачаа харин тэмцэл хийгээд ордон дотор лоозон бариад ингээд бас эсэргүүцэл илэрхийлэл ингээд идэг гэсэн байх үедээ. Гэхдээ эдгээр ингээд яриа л ингээд ямар ч те тэгэл одоо өчнөө олон юмар барьцаалагдсан байдаг гих мэтчлийн зөндөл сонсогддог шүү дээ. Тэрс бол мэдээж дэмжихгүй нь бол дэмжихгүй шүү дээ. Тэ дэмжих нь бол дэмжинэ. Хүний л харах нь чухал байгаа ч бас. Тэгээд та намынхаа идэвхтэй гүшиний хувьд ижлийн эргэлтийн сонгуул танаа намч юм бол нэг хүн дэвшүүлнэ шүү дээ. Ирэх байгаа шүү дээ. Одоо парламент судалтай. Одоогоор танаа нам дээр тиймэрхүү юм яригч юм. Хэнийг одоогоор бол тийм яригдаг. Наараа дэвшүүлээ гэдэг юм. Эмхтэй юм юу? Нас нь хүрэхгүй байх. Үндсэн хууль зааснаар нас нь 50 хүрээгүй үү те? Тийм нас нь хүрэхгүй байх. Тэгээ тэрнээс энэ бол зүгээр л нэг нөгөө наарагийн цензур Монгол улсын хэмжээнд ямар байгаа вэ гэхээр наара гिचингүүд бүгд мяалаш те. Тэнгүүд энийг хин одоо сонгох юм бэ гэдэг байдлаар өөр намуудын нэг тийм шоглоом явж байгаа гэж би харж байна те. Тэрс мэдээж хизээч ийцэн ерний зэрэг ногоо нам одоо энэ ээжүүдээ алцаач хөвтөж байгаа хүүхэд болдог гэдэг доромжлыг ярьсан хүнийг төвшүүлэх гэж байна. Одоохондоо бол ерөнхийлөгчийн сонгуул ойртойг байгаа учраас танаа дээр бас ийм хүн яриа арай болоог байгаа тий. За хоёулаа улс төрийн тухай ингээд ярьлаа. Одоо хоёулаа нийгмийн рүү нэг эргээд ороод хэдэн асуулт асуугаад тэгээ бас та бүдрийн ярилцах хугацаа маань ингээд байна. Та хэдэн сонирхолтой юм яриад байгаа учраас маш хурдан яваа. Тийм байна. Айгүй хурдан өнгөрсөн шүү. Тэгээд энэ нийгмийн асуудал гэдэг чинь өөрөө ерөөсөө хүн болгоны асуудал шүү дээ. Одоо жишээ нь бид нар одоо яаж амьдрах вэ те? Их хүн одоо жишээ нь эрэгтэй хүн яаж ажил хөдөлмөрийг хийх вэ те? Тэгэхээр та ингээд хүний төлөө явж байгаа хүн эргээд хатлуулдаг гэж яриад идэг шүү дээ. Та одоо ингээд 16 жил ингээд явлаа гэхэд чааваас та би эдний төлөө явсан юм уу? Би болида би шатрыг ерөөсөө те эдэр ч одоо намайг ойлгохгүй юм байна шүү дээ. Гэсэн үеэр ахир олон тохиолж байна. Яг тэр тал дээр бол нэг шантардаггүй шүү дээ. Одоо намаа бүр ингэж байгаа шүү дээ. Хөөе пэмин ноогдлаа шиг 100 мянган төгрөг өгөх тахтай яа тийм гээл над руу биччихлээ тийм. Тэгэхээр нь би тэгэл тоодгүй орхитгүй шүү дээ. Ямар ч хэсэг өвдөс нь буцаагаад
би чи ямар мөнгө авах гэж хүүхэд гаргах юм уу гэж хэлдэг шиг юм ерөөсө хэлж болохгүй шүү дээ. Бас төрч хүн чинь угаасаа тэгэл хатуужлалтай авах хэвээр хуцсан болгоно хуцаад байвал тэр чинь тэгээ адилхан нохотойгоо л адилхан харагдаж шүү. Тэгээд ер нь юм тоод юм уу би бол одоо тэгээд олон жил ер нь энэ ардсан намд бас эмэгтэйчүүдийн холбооны дарга нартаа бас даруулж явсан хүний хурд тэгээд хатуучлаас жоо сууч тийм шиг лээ. Тоод юм уу? Тий үг хэлэх тий. Одоо чинь тэгэл сошиал хөгжсөн болооч тэр бүр янз бүрээр л хэлэх юм биш үү ерөөсөө тий. Янз бүр. Одоо эмэгтэй та нар байтугай ихтэй бид нар бол тий далдарчмаар юм шиг юм ярих юм биш тий. За тэгээд одоо энэ нийгмийн амьдрал та бүхэн хамгийн ярина гэдэг ядуурл гэдэг ингэ ярьлаа. Одоо таны зорилго юу байна? Одоо та цаашдаа юм яа гэж бодож байна? Энэ эх орон чи өөрөө хайшаа яваад байна тий. Тэгэхээр та нэг ирээдүйн зорилгын талаар нэг яаж? Ер нь альва улс орон ядуурлалтайгаа тэмцдэг байхгүй юу? Бүх улс орон ядуурлалтаа л тэмцдэг. Ядуурлыг хэн эдлээд байгаа? Иргэн эдлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ иргэний ядуурлыг хэн засаж залруулах юм? Хэн хэний саналыг аваад хаана очиж суугаад байгаа? Гэхдээ их хурлын гишүүд сонгуул болохоор очиж гуйж агаад гарчдаг. Гарангуутаа өнөөдөр яаж даналцж байна те? Жишээлбэл одоо яг энэ чагсаалтанд бас маш балчингүй хүмүүс орсон байна тий. Одоо ингээл миний ялыг одоо хойшлуулад өгөөч гэж яах шиг. Хэрвээ их хурлын гишүүн гэдэг үндсэн дээр ял авсан хүний ялыг хойшлуулах юм бол шоронд байгаа бүх хүмүүсийн ялыг хойшлуулах гаргачих л да. Ижлэгийн эрхчлөөтэй болгочих л да. Тэгэхээр энэ нөгөөний цензурлал гэдэг юм үнэхээр алдагдцсан. Яагаад гинт хэрэг өсөд байгаа? Ядуурл байгаа учраас гинт хэрэг өсөд байгаа байхгүй. Би Нобель ашгийг шаардж байхдаа маш олон удаа хэлжсэн. Баялагтай эзэн байгаад энэ 40 их найдыг хэрвээ иргэд авч ирсэн бол бид нар өнөөдөр хавдрын эмнэлэг дээр ойрчилж явах уу? Энэ боловсролын доройтол гэдэг юм ингэж гүндээ шумбах уу? Өнөөдөр хамгийн нэгдүгээр үнэхээр Монгол улсыг сүүлийн 10 жил үнэхээр боловсралгүй иргэдийг гаргаж ирж байна. Боловсролын салбар бол үнэхээр илгээр хэвтсэн байгаа учраас ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд нь боловсролын новшин системтэй байсан ч гэсэн би өдөр төгсөж чадлаа гэж хүүхэд ярьж шээ. Тий. Жоохон хүүхэд төрийн ордны гадаа энэ дотор хүмүүс сулгаа гэдэг нэ гэд засгийн газар руу зааж шээ. Тэгэхээр үнэхээр ингээд хулхтаал бид нар юм хийх гэж байгаа тэр тийм хулгай хийцэн байсан юм. Тэрийг одоо гаргаж ирнэ гэд ингээд сүүлийн 10 жил ярьлаа шүү дээ. Дээрээс нь өнөөдөр арчаагүй арцлан намынхаа хүн намынхаа ороод сүлбэлтчихлээ шүү дээ. Бүтээмжийн менежер гэдэг менежер томилж шүү дээ. Энэ бүтээмжийн менежер хинт хэрэгтэй? Цүг баригчдыг ажилтаа болгож байна. 10-15 сая төгрөгийн зайлантай. Энэ бүтээмжийн менежер гэдэг хүмүүсийг ардын намынхан дотроо бас хоорондоо маргалдаад эхэлж байна. Хүн нам арцлан хоёр үг хэлж чадахгүй шүү дээ. Яг л өөрсдөө хүмүүсийг ажилтаа явуулж байгаа юм чинь. Нэг муухай юм хэлчихье. Удамжинд ажилгүй амьдрсан. Үнэхээр цүг баригч нар бол үнэхээр ажилгүй амьдрсан. Яг л эдгээр бүтэн 10 жил манай нам ялчих болов. Залуучуудын холбоо нь хоорондоо хуралдаад сууж байхдаа нам ялчвал чи тийм сайд болоорой. Чи тийм төрийн нарийн болоорой гэл манай арслам залуучууд хүртэл ингээл яриа сууждаг байсан. Зөвхөн нам ялахыг хүлээдэг сөрөг хүчин хийхээ мартцсан. Сөрөг хүчингүү байгаа учраас энэ улс орон чигээ дарангуйлал төртөд байгаа байхгүй. Дарамтлагдаад байгаа байхгүй. Зөвхөн нийлээл за тэр одоо энэ жилийн төсөв бол харьцангуй өндөр гарчлаа шүү дээ тий. Одоо 20 гараа явцсан. Тэгэнгүүтээ 20 их 80 төгрөгийн төсөв ярьж иж нэг их 80-ийн цалинтай ээж нь 50,000-ыг өсгөөд 500,000 болгочих чадахгүй. Ийм сэтгэлгүй шүү. Бүтээмжийн менежергээ маш олон хүмүүсийг томилж байна. Эрдэс 5 толгойд ирэхэд 3 хүн өнөөдөр сард 10-аас 15 сая төгрөгийн цалинтай дэд даргын орон тоон дээр очиж байна. Ямар ч хуульд байхгүй албан тушаал. Нөгөө дэд сайдуудыг огцруулъя, дэд дарга нарыг болиулъя гэж ярьжсэнаа цүнх баригчдад бүтээмжийн менежер гэдэг ийм албан тушаал гаргаж өгч байгаа. Ингээд левел энэ улс орон хөгжихгүй. Тэгэхээр яалтчгүй дуу хоолой болдог байх хүмүүс хэрэгтэй, сөрөг хүчин байх хэрэгтэй. Ерөнхий зориг ногоо нам бол сөрөг хүчин байна гэдэг бол зарлалцсан шүү дээ. Та нөгөө нийлбэрийн солиол нэмэгдэхүүний бариу өршөлтөх үү гэдэг чинь нөгөө одоо дид сайдын орн нэг арай нэг өөр нэр хэлээл тий. Тэгээ сүүлийн үед яг таны хэлдэг үнэлдэ нэг сонин албан тушаал гаргаж ирж байна. Одоо нөгөө тусгай өөрөд элчин сайч гэж ах шиг тий. Ягаад тэгэл гадны жишг мишгэл гэж байгаа юм л да. Тэгтээ одоо тэгээд мэдгүй. Өмнө нь бол тийм юусэн сонсч байгаагүй. Тэгэл нөгөө хөшөө улс төр ч нархан л байж байгаа жишээ таа. За тэгээд надад нэг тэмцдэг нэг хүн хэлж ирсэн юм. Ингээд тэмцээд ингээд явхад
төр засгийн удирдлагууд ч юм уу нэг одоо тэр магадгүй тэр наман ч юм уу те санал хийдэг гинэ. За чи яамаар байгаа те юун дээр очимоор байгаа. Чи тэгээ ингээд дуурайд ингээд байх юм те. Цаанаа нэг юм байгаа юм шүү гэд. Тэгэхээр одоо тань жишээ нь та намаас ч юм уу өмнөх намаас ч юм ийм их санал тавьж ирсэн. Дуурайд ирэхэд амж одоо ер нь бол тэгэл анх одоо 10 жилийн өмнөөс л санал тавьж ирсэн шүү дээ. Би ерөөсөө хүлээж авч байгаагүй. Одоо тийм юм дээр очиж тийм юм дарга очиж гэх те. Ер нь зөндөө санал тавьж ирсэн. Одоо тэгээ нөгөө тавьж ирсэн саналуудын чи бараг марччихээн дөө. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг ч гэсэн хүн энэ төрөө сулгаа хийгээд байгаа их хурлын гишүүдийн керманд орж байгаа мөнгийг нэг ч гэсэн иргэний керманд оруулах юмсаа л гэдэг зорилго тавиад. Намайг дандаа халамж нэгтгэх гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Энэ халамж биш. Зайлшгүй төрөөс халамжлагдах ёстой иргэд гэж байгаа. Энэ өөрөө юу юм бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр 300 мянган төгрөг авч сард. Тэгэхэд Монгол улсын Улаанбаатар хотын нийт хүн амын 90 орчим хувь нь амьсгалын замын өвчлөлтөй болцсон. Ийм судалгаа байдаг. Тэгэхэд амьсгалын замын хурц хэлбэрийн өвчтөй хүмүүс нэг ихэд үүний 30-20% байгаа. Энэ хүмүүсийн сард цацдаг амьсгалын одоо цацдаг цацлага нь ихэд 120 мянган төгрөг байдаг. Ингээд энэ группийн мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хүмүүстэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 300 мянган төгрөг өгчөөд их хурлын гишүүд өөрсдөө 30 саяыг авч байна. Дээрээс нь 126 болцсон. За дээрээс нь 126 штэ сард 30 саяыг авч байна. Энэ хүмүүсийн нэг зөвлөхүүд сард 4-5 сая төгрөгийн цалин авч байна. Тийм өндөр болсон юм уу? За ийм өндөр болсон. За энэ туслахууд нь ингээд 126-г бид нар өдөр 3 төржүүлэх хэрэгтэй байхгүй юу? Туслахууд нь жолооч ингээд ийм олон хүмүүсийг бид нар гэг үлдэхээ сая их хурлын сонгуулиор 126-гаар чагсаачаад оруулаад хичээгээд байгаа байхгүй юу? Тэгээ эдгээр л сайхан амьдарч ивэл бид нар зүгээр нөгөө саран гэрлийн хэлснээр уландаа байгаад байгаа байхгүй юу? Бид нар бас ардын намхны гаргаж ирсэн улны амьдралаас салмаар байна шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөөтэй иргэд баймаар байна шүү дээ. Адилхан хуваагаад идэв л да улсынхаа баялагийг тийм үстэй. Адилхан хуваагаад энэ тэмцээн хүртэл л даал гэдэг ийм л зорилгыг би тавиад яваад байна. Тий. Тэг би нөгөө танаас ингээд нөгөө та яг олон жил тэмцсэн учраас хамт тэмцэгч нараа бас ингээд бас болохгүй. Би жишээ нь бол таныг бол ийм хүн өнцгөөс асуудлаа хөтлөөд байгаа байхгүй. Манай монголчууд тэмцэж чаддаггүй гэдэг шүү дээ тий. Нийлбэж чаддаггүй гэл тий. Жишээ нь одоо ингээд яг тань шиг ийм ингээд тэмцдэг өөр нэг тэмцдэг хүмүүсийг яг нийлүүлээл яг үзэл санааг нийлүүл ингээд тавихад бол амжилт хүрхээ байгаа байхгүй. Тэгэхэд ингээд нэг яадгүй тий. Тэр энэ юунд дээр байт юм бол. Одоо шинэ таны гараад ирэх бол яг таны ингээд өөр тэмцэж байгаа хүмүүсд энэ хотлаа гээл ирдэг байхгүй. Би бол болж өгөөл яг энэ үзэл бодлоо илэрхийлдэг хэнийгч эсэргүүцэж хэнийгч одоо муулахыг хүсдэггүй. Яагтвэл энэ төрийн ордон дотор сууж байгаа хүмүүсээс хүмүүсийн эсрэг дуурч чадж байгаа нь мундаг байгаа байхгүй. Өнөөдөр чинь бид нар бараг хойд Монголд амьдраад шүү дээ. Тэгэхээр болж өгөөл би бол ямар ч хүнийг бол яг энэ үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс бол муулахыг хүсдэггүй. Гэхдээ эдгээр яагаад нэгддэггүй юм болоо гэхээр үнэхээр Монгол улсын ард түмний боловсролыг үнэхээр дарангуйлалд оруулсан. Үнэхээр боловсролын дарамтанд орцсон. Ингээд өнөөдөр нь штэ энэ ингээд 30 сая төгрөг авч ийн би 50 мянган төгрөг авч ийн гэдгээ эсэргүүцэх чадамжгүй болтлоо боловсролын дөрөлт иргэдийг оруулаад байгаа юм. За тэгээд нөгөө толон авдаг хүмүүс гэж яриад штэ. Толон авдаг хүмүүс бол тэгээд бас нэг талдаа үнэхээр энэ хүмүүсийг яагаад ийм сонин зомби хэлбэртэй амьдралд оруулсан юм бэ гэдэг бол энэ өөрөө өнгөрсөн жилүүдэд улсыг удирдахжсэн төр суужсэн хүмүүсийн хүсэл зориг байсан байгаа байхгүй юу? Тий. За ингээд төгсгөлийнхээ асуултыг асуугаад ингээд хоёулаа ярилцлага өндөрлөе. Тэгээ манайх бол ямарваа нэгэн тийм одоо аль нэг нам, тий аль нэг хувь хүний одоо үзэл бодлыг илэрхийлдэг одоо тийм мэдээний одоо сайт гэж ярина, тий. Ийм газар биш. Зөвхөн хүн юу ярина тийм ээ? Тэрийг чөлөөтэй илэрхийл, тийм үү? Гэсэн одоо энэ болцоо боломжоор нь аль болохоор хаахыг хичээдэг. Зарим нэгэн газар бол энэ юу ярьж байгаа, тэр юу ярьж байгаа, манай нөгөө хаалтын гэрээтэй, манай нөгөө гэрээтэй газрыг муулчих уу гэд ясна хавталцсан суудаг бол манайхан тийм биш. Тэгэхээр би таны төгсгөлийнхээ асуултыг бол би танаас асуухаас илүү зүгээр танд үлдээ гэж боддог байхгүй. Та зүгээр хамаагүй. Яг сэр миний ярьж байгаа шиг чөлөөт бол манай лайв бол шууд явж байгаа шүү дээ, тийм. Ямарваа нэгэн таслах маслах юм байхгүй, тийм. Тэгэхээр нэг та нэг
төслийн асуултыг өөртөө үлдээгээд өөрийнөө хариулаад тэгээ хоёулаа нэвтрүүлэг өндөр. За тэгээ. За ямар ч байсан одоо бид нар чинь баг хэвлэлийг гойдог байхгүй юу тий. Жишээлбэл сая тэр Норог ЦГМ-ийн асуудал хөндөгдөд гарч ирэхэд ямар их хэвлэл очив. За дээрэс нь одоо хүний эрхийг хамгаалдаггүй нэг ч хүүхдийн эрхийг хамгаалж дуурдаггүй их хурлын гишүүд хүртэл гарч ирлээ ч тий. А тэгэхэд бид нар энэ ард түмний амжиргааг дэмжүүлэх гэж одоо ордны баруун талд очиод одоо нэг үнийг үгээл ирэхээр нь баярлдаг тий. Ингээд цөөхөн хэдэн сэтгүүлчд ирээд яриа авахт нь баярлдаг байхгүй. Тэгээд намайг өнөөдөр бас ингээд олж хараад тэгээд энэ олон сайтаар тий өөрийнхөө сайтаар бас миний үзэл бодлыг намайг хинбэ гэдгийг харуулж өгч байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж бас илэрхийлмээр байна. Үнэхээр өнөөдөр зайлшгүй шаардлагатай зүйл бол цалинтай ээжийн 50,000-ыг нэмүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд Капитал банкны ундрмаа тий 400 саяар лойв хийгээл тэр хүнийг 40 саяар торгоол явуулж идэг 40 их наядаар нь эрдэнэс тавталгаас лойвэр хийсэн хүмүүсийг өнөөдөр ямар ч нэг төрөгч эргэж татагдаагүй байна. 2012, 13, 14 онуудад улсын төсөв 12 их найд байхад улсын төсвөөс 12 их найд орчим төгрөг хулгайд алдагдсан байна гэдээ авилгатай тэмцэх газар нь зарлж ирсэн. Би юуг илэрхийлээд байгаа вэ гэхээр өнөөдрийн улсын төсвөөс 20 орчим их найд төгрөг баталчаад нэг их найдын ээжүүдэд өгчөд юу болохгүй байгаа. 500,000 болол өчөлдөө. Сэтгэл нэвэл болдог байхгүй. Тодтголоор энэ төсвөө дахиж өөрчлөөд энэ цалинтай ээжийн 50,000-ыг нэмэх бүрэн боломж байгаа. Тийм учраас хажидмаа наара хоёрын ярьж байгаа үнцгийн хин нь буруу юм яриад байна, хин зөв юм яриад байна, хин дийлэх вэ гэдэг нь чухал биш. Ээжүүд дийлээсэй гэж хүсэж байна. Цалинтай ээжийн 50,000-ыг авж байгаа ээжүүд маань 500,000-ыг аваасаа гэж би хүсэж байна. Бид нар тийм л зорилго тавьж байна. Тэгээс энэ хэрүүл бол надад хамаагүй. Тэр бол тэгээд бас болтгол юм уус нэг байдаг л асуудал шүү дээ. Нэг буйнаараа болох гэдэг шүү дээ. За баярлалаа тань. Тэгэхээр ингээ таны цаашдын тэмцлийн ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд өнөөдөр Тод Медиа сэтгүүлч Билгүүтэй байлаа. За манай шууд ярилцлага Тод Медиа сайтын үндсэн пэйжээр болон за хөгжүүлэгчдийн холбооны пэйжүүдээр давхар засагдлаа. Баярлалаа.